Улаанбаатар хотоос хэдхэн километрийн зайд шилдэг тамирчид цугларч. Өнөөдөр Чингис хаан дрифт баталд ямар гоё машинууд, ямар мундаг тамирчид ирснийг хараарай. Тэмцээн 3 өдрийн турш үргэлжлэнэ. 3 өдрийн турш тамирчид энд дуугаа шатаана. Харин бид гайхалтай үзэлтэй шоуг нь үзэж сонирхно. Энэхүү олон улсын тэмцээн нь янз бүрийн орны дрифтийн тамирчдыг татдаг. Тиймээс Mongolian Drift Series-ийн гол шатны нэг болдог юм. Ари энэ тэмцээнийг олон жилийн турш зохион байгуулж байна. Тэр бол энэ тэмцээний санаачлагч, гол хөдөлгөгч хүчин. Монгол алтаар гэдэг Монголын мэргэжлийн спорт төсвийн холбооны дэд иргүүлэгч. Өнөөдөр болохоор Чингис хаан дрифт Монголд дрифтийн үүсч өгсөн 20 жилээ болж байгаа. Тэгээд та бүхнийг бас хүрэлцээрсэн маш их баяртай байна. Нийт 6 орны тамирчид нийт 10 гаруй тамирчин Монголд ирсэн байна. Найзуудаа энэ төрлийн уралдаан дээр төдийлөн ирж байгаагүй хүний хувьд хэлэхэд бүх зүйл үнэхээр гайхалтай санагдаж байна. Энд эмэгтэй тамирчдад уралдаж байгааг харлаа. Эрэгтэй тамирчдад шилдэгүүд. Олонх нь олон 10 тэмцээний туршлагатай. Зарим нь Монголын аврагч болсон хүмүүс байна. Тиймээс өнөөдрийн гараанууд маш сонирхолтой болох нь гарцаагүй. Сайн байцгаана уу? Намайг Анарма гэдэг дрифт клубын тамирчин байна. Энэ спортоор хичээлээд одоо 2 дахь жилдээ явж байна. Тэгээ сонирхчтой ангилд ордог. Эмэгтэй тамирчдын хувьд миний хувьд ганц тулгардаг асуудал юм бол карданаад даахгүй жоохон хүнд байгаад байдаг. Тэрнээс бусдаараа бол ерөнхийдөө гайгүй дээ. Ялгаагүй л хүмүүс учраас эмэгтэй гэдэг ядгаад нэг байгаад байгаа гайгүй. Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэл Team 67 клубын тамирчин хувийн дугаар 155 тэ Цингүн дрифтийн спортоор хичээлээд 2 дахь жилдээ болж байна. Тэ 3 дахь жилдээ болж байна. Нодлон 1 жил өнжөөд энэ жилээс тэмцээн уралдаанд эргээд орсондоо маш их байна. 3 дахь жилдээ орж байна. Ер нь тамирчдын машин ур чадвар, скил бүх юм сайжирсан байна. Тэгээ бос оролцож байгаа бүх тамирчидаа нийт амжилт хүсье да. Намайг даваа жаргалын нэмж өг гэдэг. Тэгээд энэ Монгол 63 дээр ер нь тэмцээнд оролдоод 10-аад жил болж байна. Тэгээд сүүлийн 3 жил ерөөсөө 3-4 жил дрифтлээ гүйж хагаад энэ жилдээс хич дрифтж байна. Шинэ машин босгоцсон. Бүх өрсөлдөгч тамирчтай амжилт хүсье. Тэ гад гарсан тэмцээн үзүүлэх болно. Энэ Монгол 63 гээ циркул дээр 21 онд улсын авраг олж төрүүлж байсан. Санаа Нэнди Эрдэнэ гэдэг хувийн дугаар 64 хувийн дугаартай. За тэгээд дрифт ороод одоо 3 жил болж байна. За тэгээд ерөнхийдөө бол туршлагатай хүмүүс айгүй байдаг. Бидний 3 жил болсон ч гэсэн за бараг шилдээ ордог доо. За тэгээд энэхүү спортоор айгүй гоё адреналин ялгаруулдаг. Үнэхээр гоё. За тэгээд бусад өсвөрлөгчтэй амжилт хүсье гэж хэлээ да. Team клубын тамирч хувийн дугаар 100 Бацаахан гэдэг дрифтийн спортоор хичээлээд одоо 3 дахь жилдээ болж байна. Мэдээж хүчтэй өрсөлдөгчнөр зөндөө байна. Бүгдээрээ нэг сараас хойш болоод энэ тэмцээнд машина бэлдсэн байсан. Энд орцсон эмэгтэйчүүд хэр хүчтэй байна? Хүчтэй тамирч байгаа. Чингис хаан International Drift Battle тэмцээн Монголын нийслэлийн оролцоох тусгай зориулалтын авторалдааны зам дээр болж байна. Өнөөдрийн арга хэмжээ маань 2026 оны дрифтийн нээлтийн үйл ажиллагаа маань болж байна. За тэгээ 20 жилийн заруулаад үүсгэж өгнө гэдгээр онцлогтой. 20 жил болоод тэндээ зориулаад холбоо маань
анх удаа юм том зохион байгуулалтанд ороод гадны 5 улсын тамирчин ирээд оролцож байна. Тэгээд их сэтгэл хөдлөлтөй сайхан болж байна. Тэгээ маргааш нөгөөдөө цаг агаар сайхан болох маш их хүн ирэх баха. За найзуудаа одоо би мэрэгчлийн тамирчинтай хамт явж үзэх гэж байна. Удаан бишээ, дугуй халах хэмжээнд л явна. Гэхдээ би аль хэдийн айгаад эхэлсэн шүү. Сэтгэл догтлон өч байна. Энэ аюулгүй юу? Найзуудаа хараач, би энэ бүр хамгаалах бүс чалга. Би шидэгдчих болов уу гэж айж байна шүү. Би илүү амар байна гэж бодсон ч үнэндээ айх юм байсангүй. What's your name? What's your name? My name is Огонбаяр. Огонбаяр намайг торгоор аялууллаа. Би бүрөө нисээд гарах нь гэж бодсон шүү. Зөвхөн шатсан дугууны үнэрл мэдрэгдэж байлаа. Гэхдээ үнэхээр тасархай мэдрэмж байна. Би одоо ч салгалсаар байна. Би мэрэгчлийн тамирчин хүндээ явсан шүү. Түүнийг авраг байх гэж бодож байна. Яагаад гэвэл тэр жолоогооч, замаач маш ихтэй барьж байсан. Би өмнө нь хизээж ийм зүйл мэдэрч байсангүй. Ийм мэдрэмж өгсөнд баярлалаа. Огонбаяра баярлалаа, баяртай. Монголд улирал бүр экстрим спортын хэд хэдэн фестивал болдог. Дрифт шоу, тэмцээнүүд, автомашины парад, мөн автомашины үзэсгэлэнгүүд зохион байгуулагддаг. Энд дрифт соёл идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд Орсын тамирчид оролцсон олон улсын тэмцээнүүд ч тогтмол болдог.